гэрээг ер нь нээлттэй сонсох зохион байгуулалт гэвэл та гишүүнийхээ хувьд ер нь хэр хүлээж авах вэ? Дэмжих үү? За би өмнө бас байр суурь илэрхийлж ирсэн. Энийг бол бүрэн дэмжинэ гэдгийг. За хэд хэдэн асуудал байх хэвээр. Ер нь бол энэ нүүрсний хулгай гэж одоо бид нар олон нийт яриад байгаа энэ асуудлын ард энэ автик гэрээ. За хэд хэдэн зүйлсээр бол тодорхой асуудлуудыг бол энэ сонсголоор гаргах хэрэгтэй гэж би харж байгаа. Нэгдүгээр нь ганц мод гашуун сухбат бомбын 5 толгой төмөр зам тий. 5 толгой төмөр замын одоо барих үндсэн шалтгаан. За энийг барих үндсэн шалтгаан дээр нэмэгдээд яагаад заавал бод гэж. За бод гэж компаниар гүйцэтгүүлэхийг хэн сонгож ялгаруулсан. За нүүрсээ бодит хэдээр бодож өгөх болгосон. Цаашаа хэдэн төгрөгөөр одоо гаргасан. За яагаад энэ гэрээг нууцлах болсон гэсэн ийм үндсэн одоо нэг 5 шалтгаан байгааз энэ 5 шалтгааны хүрээнд бол одоо асуудлуудыг ил тод болгох хэрэгтэй. Энэ байгалийн баялаг бол ард түмний өмч гэж одоо бид үндсэн хууль дээрээ тунхагласан улсууд. Өнөөдөр ингээд мэдээж бүтээн байгуулалтыг бид нар эсэргүүцээд үгүйсгээд байгаа зүйлийн дээр бол байхгүй. Зүгээр бүх юм хууль ёсны дагуу явах хэрэгтэй. Бүх юм ил тод нээлттэй байх хэрэгтэй. Бүх юм одоо шилэн тодорхой байж иж асуудлууд явах хэрэгтэй гэдэг байр суурин дээр бол би энэ төр ороо байгуулахыг бол одоо хувь гишүүнийхээ хувьд дэмжинэ. Цаашлаад ер нь энэ автик гэрээтэй холбоотой асуудлуудыг бол ер нь бүгдийг нийл болгох хэрэгтэй. Энэ дээр ямар нэгэн байдлаар хинээс хин нэгнээс нууцлах үндсэн шалтгаан байхгүй гэж харж байгаа. Энийний ард магадгүй одоо олон тооны одоо үлэмж дүнтэй одоо мөнгө төгрөгийн асуудал яригдж байгаа. Тэгээ энийг ч гэсэн одоо энэ эргэлзээг арилгаж ил тод болгож одоо асуудлыг нэг тийш нь уулгах хэрэгтэй гэж харж байгаа. Үндэсний эслийн тэргүүн одоо өөрийнхөө албан баланк дээр ер нь бол гарын үсэг цуглуулад явж байгаа гэсэн. Одоогийн байдлаар үндэсний эслийн 4 гишүүн л гарын үсэг зурцсан байна гэж. Энийг ер нь гишүүд ингээ уриалаад ажил хэрэг болгоод нээлттэй сонсголоо яарвчлах ер нь зүйтэй гэж таарж байна. За би бол одоо яг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан хэрэгслээр одоо мэдээлэлтэй л байгаа. Одоо ийм төр ороо байгуулах албан бичиг. Би тэр албан бичигтээ өнөөдөр яг нэг албан байдлаар бол танилцаагүй байна, танилцуулаагүй байна. Үдэл баримтлал нь өөрөө ямар байгаа гэдэг агуулга хүрээг нь харж иж би дэмжинэ. Би түрүүний хэлсэн 5 энэ зүйлийг хамаарх хүрээний асуудал бол одоо дэмжинэ л гэсэн байр суурьтай байж. Сая 5 толгой төмөр замаас бод интернэшнл дансаар дамжаад 110 сая $5 дамжаад улс төрч тараагдсан гэдэг ийм мэдээлэл ерхий сайд байсан хүн хэлсэн шүү дээ. Ер нь энэ бод чинь бас авилгаалын нүүрсний асуудалтай холбоотой олон асуудал хөндөгдөд байгаа юм шүү. Энийг нээлт тод яриа гэдэг ийм санаалал гаргаад байгаа шүү дээ. Тэрний сонсгол хэн шиг төр ороо ер нь байгуулагдах болов уу? Байгуулагдвал хэр хурдан ажиллаж чадах вэ? Хуулийн хугацаагаар 6 сар гэж байдаг. Тэгээ энэ 6 сарынхаа хугацаанд байгууллагууд одоо ажиллах болов уу гэж харж байгаа. За нөгөө талаас өмнө ч одоо би бас хэвлэл дээр тавьсан хэдэн одоо үндсэн гол шаардлага байгаа. Би энэ иргэдийг мэд хэрхээр хангаад байна. Хангасан бол энэ хэлсэн ярьсан зүйлүүдэд нотлох гэж. Жишээлбэл одоо инквайр сайд хүн алгаа штатсан гэж олон нийтэд зарласан бол тэргээ нотлох ёстой. Оюун эрдэнэ гишүүн тэр $110 сая схем гэдээ яриад байгаа. Энийг нотлох. За $1 сая нь одоо тэр нэг нэр бүхий улсын хурлын гишүүн авсан гэдэг нэр устдаар хэлчих шиг болсон л. Үлдсэн $109 сая гэдэг бол одоо ямар усад авсан юм. Тэр саунд жилүү хаан жилээ машинаар ачиж авчаа тараагаад явсан гэсэн ийм мэдээллүүдийг бид нар өгсөн бол ардаас нэнийг нотлох үүргийг хүлээдэг байх хэрэгтэй аль аль нь. Тэгэхгүй тэгээд ингээд нэг сүр дүүлэнтэй баах юм ярьцдаг. Эргээгээд ард нь ингээд юм нотлогдож байгаа зүйл байхгүй байгаа нь өөрөө энэ нийгэм чинь болохгүй байхгүй чинь ёс зүйн зөрчил байхгүй. Тийм ээ? Өнөөдөр бид нар энэ одоо хэвлийнхэн тавхан сайн мэдж байгаа ш тэр худал мэдээлэл өгөх гүтгэх хөлөв. Энэ заалт чинь үндсэн хуулийн цэцээр түтгэлцсэн байгааг далимдуулаад эсвэл ингээ бие бинийгээ гүтгээд яваад идэх юм уу? Хариуцлага хүлээхгүй гэдэг агуулгаар. Ийм байж болохгүй. Тэр хуулийн хариуцлага нь нэг талдаа байлаач гэсэн энэ нэгэнт бид нар энэ ярьсан зүйл олон нийтэд мэдээлсэн бол энэ талаараа бол нотлох үүргийг тухайн мэдээлсэн заавал хүлээдэг байх ёстой л гэсэн зарчимтай байж. Ер нь ногоон дурхайг таарсан том гэрээнүүд дандаа ардаа ингээл олон жилийн асуудалтай болоод байна шүү дээ. Тэд холбоотой асуудал одоо ч гэсэн юм байна.